Хүүхд тарах үйлчлэгээний тухай хууль хэрэгжээд одоо 3 дахь жил дээр явж байна. Хүүхд тарах үйлчлэгээний хууль бол Монголд зайлшгүй хэрэгтэй байсан. Тэгээд энэ хүүхд тарах үйлчлэгийг яагаад одоо ингэж зүгээр л нэг одоо ямарч бодлогогүй улс төрөөс өөр юм хийж үзээгүй цогцлогоо сайд аваачаад ингэж энийг тамчаас сууж байгаа. Боловсролын яам энийг хүлээж авахдаа тийм ч таатай хүлээж аваагүй гэж би бас бодож байна. Олон мянган эцэг эхчнэрийн ажилдаа явах боломж, хөдөлмөр эрхлэх боломж, гэр бүлийн амьдрал нь өөрчлөгдөх энэ бүхнийг илүү сайн, илүү найштайгаар шийдсэн учраас эцэг эхчүүд өнөөдөр хүртэл хүүхд тарах үйлчлэгийг улам дэмжсээр ирсэн. Бистэй чойчтой байж байгаа хооронд энэ хүүхд тарах үйлчлэгээндээ өгснөөр эцэг эхчүүдийн бол санаастууд маш их тайван амгалан ажиллаа хийдгээ. Манай хүүхэд энэ хүүхд тарах үйлчлэгээнд явснаар бол яг л гэртээ байгаа юм шиг тийм ээ, өөрийнхөө айсан нэвдрэхгүй багш нартайгаа чөлөөтэй харьцдаг тийм ээ, тийм байд. Өнөөдрийг харсан шийдвэр нь энэ их улс орны энэ цэцэрлэг хамгаалж чадахгүй байгаа хүүхдүүдийн хувь заяагаар бол тоглох юм байна. Өөрсдийн хөрөнгө болох 5 тэрбум төгрөгөөр босгосон 400 гаруй хүүхд тарах үйлчлэгээний төв маань өнөөдөр үгүй болох гэж байна. Монгол орн цэцэрлэг бүх хүүхдэд хамруулж чаддаг болсон тэр үе хүртэл энэ хууль бол явах ёстой. Өөрсдөө үнэхээр одоо ард иргэдийнхаа хүүхдүүдийг өсгөж хүмүүжүүлэх, орчныг бүрдүүлж, ажиллах нөхцөлийг хангах, цэцэрлэгийг хангалттай хэмжээгээр байлгаж чадахгүй юм бол хүүхд тарах үйлчлэгийг хориод байх шаардлага байхгүй. 5,000 гаруй эцэг их нэг айлыг 3-аар гэж бодох юм бол 15,000 хүнийг ажил хөдөлмөр хийх, амжиргаагаа дэвшүүлэх боломжийг олгож байна. Айл болох иргэдийн оролцоотой, эцэг эхийн оролцоотойгоор энэ хүүхдийн хүмүүжил, боловсролын асуудал явах ёстой ийм дэлхийн нийтийн концепт руу явж байна шүү. Одоо намын одоо ялгуурлал гаргаж энэ хүүхд тарах үйлчлэгээний хууль хэрэг иржил өнөөдрийг болтол ерөөсөө доктортой хөгжихгүй байгаа. Хүүхд тарах үйлчлэгээнд бол хамруулснаар эцэг эхчүүдийн санаа сэтгэл маш сайхан өндөр байдаг. Улсын хэмжээний цэцэрлэгийн хөрөлцөө мөн учраас энэ хүүхд тарах үйлчлэгийг өсөж яшин одоо хүчин чиглэлийн нэмэгдүүлж ажиллах нь зөвцөө болов гэж би бодож байна. Хүүхд харагчдыг энэ 1200 том одоо бэлтгэсэн айран бол ямар нэг байдлаар цаашин сайжруулад, чадварчуулаад ингээд явбал сургуулийн өмнөх боловсролын хүртээмж муу байгаа. Тэр болгон хангаж чадахгүй байгаа. Олон хүүхэд гэртээ чойжлогдож хүүхдийн хамгаалагдах эрх нь зөрчигдөж байгаа энэ нөхцөлд бол ач холбогдолтой ийм одоо үйлчилгээ байх байсан гэж миний хувьд бол үздэг. Учир нь бол хүүхд тарах үйлчлэг нь өөрөө хуультай, хэрэгжүүлэх журам стандартуудтай. Мөн бусад хууль тогтоомжуудтай зөрчилдөх тийм хуулийн нэгж заалт байхгүй. Өргөт толгоосон маш олон эмэгтэйчүүд байдаг. Тэднийхээ хүүхдүүдийг бид нар ч гэсэн аль болохоор энэ цэцэрлэгт хамрагдаж чадаагүй учраас хүүхд тарах үйлчлэгээ хамруулахыг боддгоо. Энэ байдал дээр дүгнэлт хийгээд хүүхд тарах үйлчлэгийг цааш нь явуулах байхаа гэж найдаж байгаа. Хүүхэд бүр төрийн хамгаалалтын доор байх ёстой. Нэг ч хүүхд төрийн хамгааллын гадна байх ёсгүй. Энэ хуулийг хэрэгжүүлэгч нь бид байх болно.